Надаас нааш эрэхтэй зарим том юмнуудаа вагоны тээшинд өгөөд явуулсан. Тэрийгээ тасаж аваад явж байна. Хүүхдийн жижигхэн гацар байсан. Тэрийгээс өгч явуулсан. Хүүхдийн дуугүй гацар тэрийг гэх мэт том юмнуудаа вагоны тээшинд өгөө явуулчихлаа. Амар юм билээ шүү. 2 дугуй, скутер, тэрэг, гацар гэх мэт нэг 60 кг орчим ачаа ачуулсан. Тэгэхэд тээврийн хөлс нэг 24-25 мянган хавцаа болж исэн. Тэгэхээр маш боломжийн үнэтэйгээр найдвартайгаар вагоны тээшинд орон нутг руу явуулах боломжтой байлээ шүү. Энэ маш зүгээр санагдсан. Ахад KFC-тэй болжээ. KFC идгээд ирж байна. Амралтын өдөр гэр бүлийнхэндээ KFC иднэ. Yummy. За KFC-г идээд байжсэн чинь нээж хүнээс чод юм аваад ир гээд очтол Атомигийн бараа задлаад үзтэл би лсэн нүрний маск аяг тайгуугаа өгч байсан. За тэгээд манайхаа надаас Атомигийн бараа захиалж авч болно шүү. Дарханд тэр найрамдал гээд барилга баригдаж байгаа юм байлаа хотхон. Тэгээд дарханд ерөө хаасайгүй л барилга баригдаж бүтээн байгуулалт явагдаж байна. Барилгуудын тэнд сүндэрлээд янзын болж байна. Тэгээд удахгүй бас дархандаа байртай болоод хүмүүс эндээ түүхнөндөө одоогийн байдлаар аав ээжтэйгээ амьдрахаар ирсэн байна. Сайн судалж агаад тэгээд хотхны сонгоод захиалга өгөөд байртай болно доо. Хүүхдүүдтэй хамт амьдрандаа дархан маань хөгцөөрлэн жил ирэх тусам л гой алсаар байна. Жилдээ нэг хэд удаа ирдэг. Тэгэхээр сайхан болж байна. Хүүхэд асрагч гэрийн үйлчлэгчийн талаар мэдээлэл авах гэсэн боловч нөгөө байгууллага маань хагас ажиллаа. Таалттай ээж таарлаа. Тийм учраас эх 7 хоногт мэдээлэл оруулнаа. Сонирхож байгаа хүмүүс маань хүлээж агаарай. Өнөөдөр амарч байгаа болохоор гадар гаш ажлуудаа амжуулах гэдэг чинь гадар авчирч байгаа цангаад тэгээд бүр орж уух юм авъя гэсэн яг намингийн ажууд явж байна. Тэгээд ахантаас юм амин худалдааны төв байдаг. Тэгтээ адилхан. Тэгээд орж явах юм. Уух юм хажаал явлаа. Сүүлийн сонголт маань иймэрхүү юмнууд дээр ирсэн байна. Сүү юм уу тарга хар сонгосон. Тэг ахашитэй бүү. Сая явж ирсэн тарга авчаад ингээд явж ирсэн чинь шин тарга гараад ирсэн гоё. Тэгээд нэг таргийг сонгочлоо. Нэг тоортой, гүзээлцгэнтэй. Ингийн гэсэн 3 янз. Тэгээд тоортойг сонгоод тоортойг тавьчлаа. Садгцээ. За бичлэгийн маань энэ үртэл үзсэндээ бүхэндээ баярлалаа. Өнөөдөр амарч байгаа өдрөө гэрийнхэнтэйгээ жоохын амжуулаад авлаа. Нэг мэдхэд л өдөөс хойш орой олчихсан байна. Дархан маань улам гоё олж хөгжсөөр л байгаа юм байна. Дарханд ирэхийг ирж амьдрахыг сонирхож байгаа хүмүүс маань миний бичлэгийг цаашид үзээрэй, subscribe дараарай. Дараа нь сонирхолтой бичлэгүүд оруулаад явах болно. За дараагийн удаа уулзлаа. Түр баяртай.